Есүс амар амгалангийн агуу эзэн минь ээ. Есүс Тэнгэрийн хаан үйлчлэлийн үлгэр жишээ үнэнхүү бишрэлт агуу нэгүүлсэнгүй хайрын бурхан минь ээ. Танд бид талархан, танд бид магтаалыг өргөж байна. Учир нь та биднийг аварч, та бидэнд үйлчилж, бас бидэнд үйлчлэх үлгэрлэлд жишээг үзүүлсэн билээ. Өнөөдөр бид таныг даган дуурайж, таны үлдээсэн үеийн дагуу бие биентэйгээ нөхөрлөлөө хуваалцахыг хүсэж байна. Та бидэнтэй өөрийн оршихуйгаар бидний байгаа газар бүрт энэ цаг хорон хүчит хамт байгаа ч таны эрхэм нэрийг дуудан залбирая. Амен. Амен. Иохан номын 13 дугаар бүлэг дээр Есүс шавнарынхаа хөлийг угаасан гэдэг арчлан тэгээд тэр үйл явдлыг бичсэн байгаа. За 13-ын 1 энэ ертөнцөөс салж эцэг өөдөө очих цаг нь болсныг алгаслын баяраас өмнө Есүс мэдээд дэлхийд байсан өөрийнхнийг хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав. Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Юдасын зүрхэнд диавол хэдийнэ өгөхт нь эцэг нь бүхнийг мутарт нь өгсөнийг болон Бурханаас ирээд Бурхан үед буцан явж байгаагаа Есүс мэдээд зоогийн ширээнээс босож гадуур хувцас тайлан альчуур авч бүслэв. Тэгээд савнд ус хийж шав нарынхаа хөлийг угаагаад өрсөлсөн альчуураараа арчиж эхэлвэ. За яг одоо энэ зүйлийг бид нэр хамтдаа хийх гэж байна. Тэгээд яг энэ зүйл бол маш бас уйтгартай цаг үе болсон байгаа. Учир нь уг нь бол баярын цаг үе байсан. Харин Есүсийн зүрх сэтгэл бол түүнээс шагнаар нь одоо урагнэ гэдгийг бас мэдж байсан. Гисэн хэдий ч Есүс 12 дагалдагч элч нарынхаа бүгднгийнх нь хөлийг нь угааж өгсөн байлээ. Тэгээд савнд ус хийгээд хөлийн угаагаад үсгийдээ зүйлсэн альчуураараа хөлийн арчаа өгсөн байна. За энэ үгийг бид нэр хэлж байна. За үүнээс одоо би сая 6 дугаар шийдвэрээс асуудал уншуулахаар үлдээсэн байгаа. Тэгээд энэ 6-аас асуудал цааш нь Петртэй ярилцсан хэсгүүдийг нэгэн хүн лаваар үзэж байгаа хүмүүсээс нэгэн хүн уншиж өгье гэж бодож байна. Цаамаа маань Солонгосоос уншиж өгөх нь 6 дугаар шийдвэрээс асуудаад 6 дугаар шийдвэрээс асуудаад 12 дугаар шийдвэрийг дуустал уншия. За Иохан 13 дугаар бүлгийн 6-аас уншлаа. Есүс Симон Петр руу ирэхэд Петр түүнд "Эзэн, та миний хөлийг угаах гэж юу?" гэв. Есүс түүнд хариулав: "Чи миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно" гэлээ. Петр түүнд "Миний хөлийг хизээч угаахгүй шүү" гэсэнд Есүс "Хэрэв би чамайг угаахгүй бол би надад хамаагүй болно" гэлээ. Тэгэхдээ Симон Петр түүнд "Эзэн, зөвхөн хөлийг мэд биш, бас гар толгойг нь угаагач" гэж хэлв. Есүс "Би угаасан хүн хөлөөл угаах хэрэгтэй. Тэгвэл гүйц цэвэрхэн байна. Та нар цэвэр байна. Гэхдээ та нар бүгдээрээ биш шүү" гэлээ. Учир нь Есүс өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул та нар бүгдээрээ цэвэр биш шүү гэж айлтжээ. Тэгээд тэр тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцас авч дахин суугаад тэдэнд "Та нарт би юу хийж өгснийг мэдэж байна уу? Та нар намайг багш эзэн гэж дууддаг. Тэр нь би мөн тул та нарын зөв. Тэгвэл би эзэн бөгөөд багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйл хэмээн би ийм дуурай л өгөв. Үннээр би та нарт хэлье. Боол нь эзнээсээ илүү агуу биш. Мөн элчин элгээгчээсээ агуу биш юм. Үүнийг мэдэж үлдвээс та нар ёроолтой. Би та нарын бүгдийн чинь тухай яриаггүй. Ямрыг нь сонгосноо би мэднэ. Харин энэ нь миний талхыг идэж байсан нэг нь миний эсрэг өсгийгөө өргөх гэсэн бичвэр биелэгдэхийн тулд юм аа. Үүнийг биелэхээс өмнө би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед би байгаа гэдэг та нарыг итгүүлэхийн тулд билээ. Үннээр би та нарт хэлье. Миний илгээх хэнийг боловч хүлээн авчгүй. Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг нь намайг илгээгч
За баярлалаа. Одоо ингээд бид нар хөл угаах ёслоо хийх гэж байна. Тэгээ хүн болгон өөрсдөө байгаа орчин нөхцөлд тааруулан биеийнхээ хөлийг угаах одоо бэлтгэлтэй байгаа хаа гэж бодож байна. За гэртээ байгаа хүмүүс хүүхдүүд эднэр байгаа. Тэгээ хүүхдүүд хөл угаах ёслоод оролцдгүй ч гэсэн хөл угаах ёслоод тусалж бас болноо. Альчуур савыг төхүүлж өгөхтэй. Тэгээ хүүхдүүдээ бас оролцуулаарай. Туслуулаарай. Тэгээд томчууд маань биеийнхээ бас хөл угааж биеийнхээ төлөө залбираарай гэж хүсэж байна. Тэгээд нэг хүн нэг л хүний хөл угаах уу нь албагүй юм байна. Нэг хүн хэдэн ч хүний хөл угааж болно. Есүс бол 12 дагалдагч байгаа бүгднгийнх нь хөлийг угааж өгсөн. Тэгээд энд бид бас биеийнхээ хөлийг угааж байна. Аавд бас биеийнхээ хөлийг угаах. Бид нэр бол энэ дээр ингээд юу чимэглэл байна. Бид нэр сая удаахын ивэж ерөөсөн талх бол юм байна. Бид түүнийгээ хуваагаад биеиндээ үйлчлэн түгээж өгөх гэж байна. За ихлэ найруулагчтай хүчтэй. За тэгээд хүмүүсээс хүсэл бас саяны онцгой тасгаачлан авсан талхаа бүгдийн мэддэг дуусгах шүү. Тэгээд бүгдийг гартаа хацгаачаарай. За идэх болоог байгаа шүү. Бүгдээрээ гартаа талхаа барайд байцгааж байгаарай. Эзэн бурхан үүнийг аваад бүгдийг хүртээ гэсэн тэгээд сайн удаах маань ивэн залбирсан байгаа. Тэгээд тагууд өөрсдөө бэлдсэн онцгойлон бэлдсэн талхаа бүгд гартаа аваад одоо бүгдээрээ хамтаа цуг хүртцгээе. Бүгдийг тусгаарай. За бүгдээрээ цааш өргөжлүүлээд Библиэс уншин. Тэгээд залбирлыг бас хийцгэх болно. 1-р Коринт 11-р бүлэг 25-26 дугаар ишлэлийг одоо уншиж байна. Тэрчлэн зоогийн дараа мөн аяг авч энэ аяг нь миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм аа. Үүнээс та нар уух болгондоо намайг дурсаж үүнийг үлдэх гэсэн. Учир нь энэ талхыг идэж энэ аягнаас уух бүртээ та нар түүнийг ирэх хүртэл эзний үхлийг тунхагладаг юм аа. Одоо эгийг залбирч өгнө гэж хүсэж байна. За тэгээд эгийг залбирахын өмнө бүгд өөрөөсөө тусгаалan бэлдсэн. Осоозми жүүсээ гартаа авцгаано. За би энд байгаа хүмүүстэй хэлээд үгээд. За гажаараа төр зурлаж байгаа. Бид нэр жүүсээ бүгдээ гартаа авч байна. За гаргаж байгаа хүмүүс маань бас авч байгаа бах. За тэгээд эгийг маань залбирч өгнө. За залбирцгаая. Эзэн бурхан минь та бидэнд энэ онцгой ариун өдрийг өгсөнд баярлалаа. Яг цаг мөчид энэ онцгой үйлийг бас үлдэж байгаа хүмүүрийн дээр та хамт байж ивэлээ болгож өгөөрэй гэж хүсэж байна. Эзэн та биднийг дээр хайрлаж ивэж энэ дэлхийдээр бидний гэр нүглийг өөртөө авч та заамаа. Тиймээс бид хүнхээр итгэдэг. Яг цаг мөчид та бидний та бидсэн энэ цус минь камерсын насыг овох та хамт байж эзэн таныг дахин санаж үүдээс өөрсдөө гэр бүлдээ баач ойлгож таны амар амгалан хайрыг дүүрэх таастаарай гэж байна. Энэ өдрийг мань та гэж өгөөрэй. Бидний бас хийж өгөөрэй. Эндээ үргэлж хамт байгаа. Бидний энэ хүн хэцүү цагт та нуух зүйлээс хамгааж бидний Есүс Христосийн нэрээр. Амен. Амен.
За эзэн тэгээд үүнийг бүгдийн хүртээрээ гэсэн байна. Хамтдаа бүгдээрээ бэлдсэн. Онцгойлон залбирч эзнийг дурсан санджаараа энэ орсон үзмийн шүүсээ хамтдаа хүртцгээе. За. За тэгээд лайваар бас бидэнтэй хамт байгаа үзээд явж байгаа хүмүүс байгаа. Тэгээд зүүмэр хүмүүс маань бол яг хамт байгаа нэг мэдрэгдэл байгаа. Лайв маань жоохон илвэц шиг байж магадгүй. Тэгээд юу комментээр бидэнтэй бас хамт байгаагаа илэрхийлээрэй гэж хүсэж байна. Тэгээд хамт байгаа олон хүмүүс байгаа хаа гэж тэлтэй байна. Тэгээд нэг нь одоо сонин шабат дээр бидний ингээд цугтаа өнгөрөөж байна. Бид зөвхөн үгээр зөвхөн магтаалаар залбирлаар биш мөн амтлахаар үнэрлэхээр нэгэн одоо юу гэдэг нь нэгэн мэдрэмжийг авч хамтдаа зөв байцгааж байна. Тэгээд баярлалаа хамтдаа эзэн бурхны магтъя. Тэгээд яг энэ зүйлийг Библиэлд Есүс даглагч нартайгаа хийгээд тэгээд залбирлгүй гараа явцгаасан байдаг. Тэгээд гарч яваад бидний төлөө дахид болгон Есүс өргөгдөх тэр бүр үйл явц болж итгэгчдийн амьдрал соригдож тэр сорилтыг давж туулсны дараа жинхэнэ одоо Есүсийн төлөө амьдралаа зориулсан хүмүүс тий энэ дэлхийн түүхийг одоо бүтээсэн 10 гаруй нэрвэлсэн байдаг. Тэгээд бидэнд бас тийм зүйл тохиолдосоо гэж бодож байна. Хэдийгээр бид одоо хаалтын залбирал гэж хийхгүй ч гэсэн энэ цаг мөчөөс эхлээд эх өдрүүдийн туршид бидэнд залбирах ёстой маш олон залбирлууд байгаа. Тэдгээрийг бас та бүддээ сануулын мартанд дуулахаа өмнө одоо нэг түргүнд бол энэ дэлхийн дахны хорионд оролцсон байгаа энэ цар тахлыг бүгдээрээ урдан хугацаанд одоо хомигдож өвчин эмгэн үгүй болж тэгээ хүмүүс бүгдээрээ эрхчлөлтөө айж имэх ичид зов зүйлгүйгээр амьдрахын төлөө бүгдээрээ залбирцгаая. Дараа сүн цуглааныхаа төлөө ялангуяа Монгол дахь Монголын адвентист чуулган маань Монголын адвентист чуулганы гишүүд, сүмийн гишүүд маань бүгдээрээ итгэл үнэмшлээрээ өсөж Бурхантай хамт байхын төлөө залбирцгаая. Тэгээд мөн одоо энэ цаг мөчүүдэд бас Монгол улсад маань сонгуулийн цаг үе, сонгуулийн сурчлаа эхэлсэн байгаа цаг мөч байгаа. Тэгээд энэ үед бид нар бас амар тайвны төлөө хүн бүр улс эх орныхоо төлөө зохиосон зүрх сэтгэл нь зөв байхын төлөө эцэг сонгуулийн үр дүн эзэн бурхны тааллыг хүслийг биелүүлэхийн төлөө бас эзэн бурхан даатхан залбирцгаая гэж би бас уриалж байна. Тэгээд Монгол улсад маань энэ сонгуулийн үйл явц, сонгуул хийгдсэний дараах нөхцөл байдал бүх зүйл амар амгалан байхын төлөө бас та бүдийг бас залбираасай гэж хүсэж байна. Баясаа. За тэгээд шабат өдрийн ивэлийг дүүрэн авах болтугай. Шабат энэ. Сайн.